энэ төрийн өмчит компаниуд дээр чинь дүүрэн хулгай байна. Хэрвээ төрийн өмчит компаниуд дээр байгаа хулгайтайгаа тэмцэж чадахгүй бол энэ төр цаашаа яаж явах юм бэ? Төрийн өмчөөс чинь яаж хулгай хийдэг вэ гэхээр тэр төрийн өмчит компани чинь алдагдaltaй ажиллаж хулгай хийж байна. Гэхдээ нэг саяхан хэдхэн жилийн өмнө энэ Бямбзогт одоо энэ зам тээврийн сайд байхдаа бүх аймаг руу нэг онгоц нисгээл гэхдээ нэг Мят гэж компани одоо ингээд энэ нэг гайгүй ашигтай ажиллаад би жилд нэлээд ашигтай ажиллаж байна да гэж ингээл явжсэн чинь одоо яг өнөөдрийн байдлаар 2025 оны 9 сарын байдлаар 6 тэрбум төгрөгийн алдагдaltaй. Оны эцэсгээд болоход бараг 10 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажиллаж байна. Бүх төрийн өмчит компаниуд чинь ийм байдалтай байж чинь. Цахилгаан холбоо гэдэг компани байна. Учир нь их хурлын даргыг сайд байхад нь аудитаас энэ хүн төрийн өмчийн төрийн хөрөнгөөр төрийн мөнгөөр арх худалдаж авсан байна гэдэг аудитын дүгнэлт нь хүртэл ирсэн мэт шүү дээ. Гэхдээ тийм хүмүүстэй хариуцлага тооцож чадахгүй бол энэ төрөв гэж байж яах юм бэ? Төрийн өмчит компаниудын захирлуудтай холбоотой асуудлаар засгийн газрын хэрэглэх газар, хяналт хэрэгжүүлэх газар тэргүүн шалгар сайдаар хяналт шалгалтын ажил явуулж байгаа. Хяналт шалгаад тодруулаад танд гэж хариу өгье. Хэрвээ хууль зөрчсөн таны хэлж байгаа тэр олон тэрбумын бензиний асуудал, альва асуудал, хууль зөрчсөн үр шиггүй ажилласан асуудлуудаа хүмүүс хариуцлага тооцож ажиллана.